хайрцны хамт олон энэ Монголын нийт 63 бүтээлчдэд цугласан маш том уцаг шалтгаан бий. Өнөөдөр та бүхний үзэж байгаа дасгалбар хүртэл маш үнцэнтэй хөрөнгө оруулалт хийж байгааг заашгаад өгөх тайлбарж өгөх. Өнгөрсөн жилүүдийн 4 сарын 1-ний өдрүүдэд UB Palace-ийн концертыг таньд тоглож ирсэн тоглолтууд ямар нэгэн сайн сайхан зүйлийн төлөө тоглож ирсэн. Нэгэн ч ашиг төлөө байгаагүй. Өнөөдрийн энэ дахин тоглож байгаа энэ тоглолт бол бид бүхний бас хайртай миний даваа. Манай ахын найз, манай зарим ах нарын маань дүү бид бүхний яг заншнаар Монгол Улсын соёлын төвийн ажилтан гамбаа гэж бид бүдүүн гамбаа гэж ярьдаг да. Бид зөвхөн байдлын гамбаа гэдэг жүжигч маань одоо эдгээр маш ахтай хот ходрын өнөөдөр өвчнөөр тэмцэж байна. 4 сар тэмцэж байна. Тэгээд элэгний циррозтой өнөө өглөө Содокс улсыг зориулаа. Тэгээд өнөөдөр энэ UB Palace-ийн концертыг дахимыг сэтгэлээр гаргаж дүүрэн хөрөлсөн ирсэн урлаг хайртай. Ургийнхныгаа хайрладаг. Тэдний өргөж тэмцдэг эрхэм та бүхэндээ бас энэ мэднийг өгж байгаа нэг талаасаа хүчит өчөж байна. Нөгөө талаасаа та бүхэнд маш их баярлалаа гэж хэлээ. Баярлалаа та бүхэндээ. Хамбаа 3 цагийн тоглолтын үед бидэнтэй холбогдсон Содокс улсын эмнэлэгтэй очсон байж байгаа. Номер 90 сард одоо энэ тайзан дээр иргэн бид бүхэндээ тоглохыг би эргэлзэхгүй байна. Бүдүүн гамбаа гэдэг жүжигчин энэ тайзан дээрээс үзэж та бүхэнтэй дахин тэмцлээ гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэна хүрэлцэн гисэн үзэж та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Монголын хашиг хурлын нийт хамт олон өнөөдрийн энэ өмнөх 15 цагийн тоглолт болон одоо 19 цагийн тоглолтоос орж байгаа бүх онцлог манай жүжигчин Гамбаахын эмчилгээг болон бас продакшны жүжигчин Монгол Улсын соёлын төвийн ажилтан Дэлгэнсайхан ахын охидын эмчилгээг бас зочроо гэж байгаа шүү. Өнөөдөр миний өмнөх жилүүдэд тоглож ирсэн бүх тоглолтоо өөрөөр сарнайг хөвгөд бас тэний сайхан залуу бас тэний сайхан бүсгийн төлөө тэр тоглолтыг ашиг оруулах бүгд тэгсэн. Зарчсан цуг энэ бас үзэгчдэд ерөөсөө мэддэггүй юм байна. Хашиг хурлын хүмүүсийн чөлөөснөөс хойш соёлын төвөргөө UB Palace-г тоглодог 4 сарын 1-ний тоглолт төдийгөөс өнөөдрийг хүртэлх бүх 4 сарын 1-ний тоглолт үргэлж хандив үргэдэг байсан юм шүү. Хойшлооч тийм байна. 4 сарын 1-ний тоглолтоос салин аваад хамжижсэн хашиг хурлын нэг жүжигчин төдийгөөс өдөө хүртэлтэй байгаа юм. Би нэг хоёрчиг байгаа юм байна. Анда цаашаа мэдээд зурцуулдаг. Үүнээс хойш Монголын хашиг хурлынхаа энэ 4 сарын 1-ний тоглолтыг мөн адил сэтгэл нэг, ам нэг, ахын дүүстэй хоёрын зүйл бид бүхэн зарцуулна гэж дахин амламаар. Дахин зарцуулмаар. Баярлалаа та бүхэндээ. Эцээстэй тэгээд хамгийн баярлалтай хүмүүс бол энэ зэрэг наашаа араас болж байгаа та бүхэнд баярлж байна да. Өөр бид хэл хугаадаг урлагийн хүмүүс гэдэг бол та бүхэнгүйгээр зрээлгүйгээр үзэгчгүйгээр халуун ашигтгүйгээр бид хизээч амьдарч байгаа. Энэ яг бидний нэг юм цустай адилхан зүйлээр гэж боддог. Судсаар гүйж идэг цустай адилхан халуун ашигтгүүд бол за ингээд 4 сарын 1-ний тоглолтоо хийчихээ. Сайн шүү. Шүтээ хэв. Үсэрчтэй гэж харцтай ч тулгархгүй болохоор тулхаар ингээд хамгаалж үс харагдаад байна. Би ер нь олон жил энэ ихтэй хүний хамаарыг үс харж байгаа шүү дээ. Гэхдээ би танаа барсаатай ярих дахин харагдаж байна. Танаа барсаач яадаг юм байна. Манай найзыг байх. Тэгээд тийм ээ. Тэгэхээр одоо хашуурдаж